Энэ бол бидний мэддэг stand-up 2. Харин энэ ч бас stand-up. Гэхдээ эхний хөлбөр нь. Ийм тоглоом хэрхэн ингэж өөрчлөгдсөн бэ? Өдгөө ямар зам туулсан бэ гэдгийг та бүхэн өнөөдөрт ярьж өгнө. Өнөөдрийн бичлэгийг бүгдээрээ stand-up-ийн албан ёсны хуудаснаас нь авч бичлэг нээж байгаа шүү. За тэгээд яг ихээр үзэх хүсвэл stand-up-ийн албан ёсны хуудаснаас нь үзээрэй. За тэгээд бичлэгэнд орцгоё. Жижиг төсөл хэрхэн хамгийн алдартай гар утасны FPS-ийг бас нэг эргэн санацгаая. 2015 он Казан хотод олон үйл явдал болсон ч бидний хамгийн чухал нь гар утсан зориулсан first person shooter буюу stand-up multiplayer тоглоомыг эхлүүлэх явдал байв. Тийм ээ, та зөв сонссон. Өөрийн зогсолт байсан. Үүнийг хөгжүүлэхэд 2 жил гаруй хугацаа зарцуулсан бөгөөд stand-up-ын тоглогчид 3 дахь чиглэлүүдэд тоглож байсан тул тоглоомын явцад юр босын санагдах байна. Уг тоглоомыг 2 жилийн турш ашиглах боломжтой байсан бөгөөд шүтэн бишрэгчдийн цуглуулсан 2017 онд stand-up 2-ын нээлтийг нэмэгдүүлсэн. Stand-up олон тоглогчдыг сайжруулсан. Одоо ойлгох зүйл бол би дангийн тоглогчдод баярлалаа гэж хэлмээр байна. Та наргүй бол бид нэр өөрийнхөө студийг байгуулж чадхаагүй байлаа. Stand-up 2 өмнөх хөлбөрөөс эрс ялгаатай. Third person shooter-ээс first person shooter руу өөрчлөгдсөн. Шинэ хэрэгсэл, шинэ горим, шинэ скин газар зүрхтэл нэмэгдсэн. Гэхдээ дөрүүлээ. Одоо бүгдээрээ буцацгаая. 2017 оны 4-р сарын 17-ны өдөр. Нэгэн удаа биш бөгөөд энэ ингэж эхэлсэн юм. Эхний үед тоглогч нар AWM, M4, Deagle гэсэн 3 зэвсгийн аль нэгийг сонгож 2 газрын зураг дээр тоглож зөвхөн нэг горин тоглох боломжтой байна. Нэг бөгөөд хатуу багийн тулаан. Тийм ээ, ямар ч RMB систем, ямар ч үйл явдал, ямар ч тулааны дамжуулалт скин байхгүй. Жилийн эзгээр газрын зураг горимуудыг илүү ховсгох болсон. 9-р бүс тосхон, зэвсгийн уралдаан, мөн diffuse гэх мэт зөндөө зүйлсүүд нэмэгдсэн. Бас мэдээж өөр шинэ төрлийн буунуудыг бас нэмж өгсөн. 12 сарын 30-нд Origin хэмээх алдартай Skinny Box худалдаанд гарч stand-up 2-т бараа материал болон өөрөөр скинийг авчирлаа. 2018 он тоглоом Android дээр гарснаас хойш 1 жилийн дараа stand-up 2 iOS төхөөрөмжөд ашиглах боломжтой болсон. Гэхдээ энэ жилийн гол үйл явдал биш ээ. Учир нь тоглогчид скинээ худалдаж авах, мөн зарах боломжтой stand-up дээр зах тай болоод авав. 2018 оны эцэст шинэ жилийн шинжилгээтэй үйл явдалтай холбоотой анхны горим гарч ирэв. 2019 он тоглоомын механикийг илүү шинжилгээр ажиллаа эхэлсэн. Шошго болон бууг цохилтыг нэмж, хөдөлж байх үед сумын дархалтыг нэмэгдүүлж, зайг хянаж үзсэн. Эцэст нь rank matchmaking, sniper duel, rampage, capture зэрэг тоглоомуудыг тоглолтод авчирсан. Тэр жил зөвхөн визуал тал дээр төдийгүй тоглоомын дуу чимээний ажиллаар дүүрэн байсан. Энэ бол stand-up 2-ын анхны дуу. Менюний хөгжмийг авсан юм. ...2020 онд stand-up 2 season гарч ирэв. Тоглогчид энэхүү мэдээг энэ бол stand-up-ийн хамгийн анхны cinematic trailer гэж хэлцгээж байв. Мэдээж хэрэг тоглоомын даалгавар скинтэй батл пассing дүр төрхийг дуурдах зүйтэй. Энэ жил мөн stand-up 2-ын алдартай өсөлтөөр гайхалтай байлаа. Маш олон YouTube-рууд сэдвжилсэн видео бүтээх анхны алхмуудыг хийж байв. Гэсэн хэдий ч бид хуучны хүмүүсийн талаар мартаагүй. Хэн нэгэн хэдэн жилийн өмнө бичлэг хийж эхлэв. Хамтдаа дурсцгаая. Pro hacker. Өчиг дөршгөл санаж байна. 2018 оны 9-р бүс мапн дээр нэг мэтгэл тэрхэн клач ичгсэн. I believe it's pointless to plant on eco versus a full buy. It's pointless. Everyone called me cheater. You're just not skilled enough for me.
2021 он төслийн хөгжүүлэлтийн 5 дахь жил. Өчөөгөө шүтэн бишрэгчтэй нэргүй мэрэгэн бужаас stand up 2 нь 150 сая гаруй тоглогчтой дэлхийд аярах төсөл болж хувирв. Тэр үед тэдний хэрхэн нэгтгэж дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүстэй харилцах вэ гэдэг асуулт гарч ирв. Спорт. Наривчилж хэлбэл цахим спорт. Stand up 2-ын тоглогч бүр өрсөлдөөн чадвартай байдаг. Манай e-спортын үзэгчид сонирхогчдын зохион байгуулдаг тэмцээнээс жилийн дотор YouTube болон TV-гээр зохиогддог лангийн тэмцээнүүдэд л явагдаж эхлэв. Шангли сан нь $50,000 хүртэл болсон. Гэхдээ хамгийн чухал нь stand up тоглож байгаа e-спортын тоглогч бүр энэ боломж үргэлж байгаа. Бас байхч болно гэж хэлмээр байна. Мэдээж хэрэг бид 6 цэнгэлээ мартаагүй. Тэр жилдээ бид бас аль бие ясны TikTok бүртгэлээ үүсгэсэн. Казан хотод авч ирсэн бичлэгүүдэд та бүхнийг нэлгэж эхэлсэн. За энэ сешн ярих зөндөө байгаа ч гэсэн надад маань өөрийнхөө хэлээ. Тэгээд stand up 2 хүртэл миний тоглоом бол ингэж явсан. Тийм болохоор энэ тоглоомыг бидний хайрлах хэрэгтэй. Тэгээд би бас сая орчуулгахдаас алдсан зөндөө байгаа. Гэтэ би энийг бэлтгэж маш удаан суудаг болохоор та бүхэн маань бас сэтгэлийг минь бодоод тэр лайк сабадараад өгөөрэй за. Тэгээд хайртай шүү. Баяртай.